Одоо түрүүнд засгийн газар оюун толгойн гэрээг байгуулахдаа Монголын талд одоо ашиггүй байдлаар байгуулсан гэж шүүмжилж байгаа. За тийм учраас оюун толгойн гэрээ шиг байдлыг одоо таван толгой дээр бас давтаж болохгүй юмаа гэсэн байр суурь илэрхийлээд байна. За улсын хурлд нам эслийн бүлгүүдийн удирдлагуудын хувьд бас тодорхой хэмжээгээр энэ асуудлаар бас саналаа хэлж байгаа. За энэ талаар сэтгүүлч Отхон Туяагийн мэдээллийг үргэлжлүүлье. За тэгэхээр бүлгүүдийн хувьд бол улсын хурлт судалтай улс төрийн намуудын бүлгүүдийн хувьд бол 5-7 гэрээ хэлэлцээний төслийг өнөөгөөний байдлаар дөнгөж гар дээр авсан. Тийм учраас уншиж танилцаж тодорхой шийдвэр гаргахад цаг хугацаа хэрэгтэй гэдэг ийм мэдээллийг өгч байсан юм. За ер нь бол засгийн газар улсын хурлын байр суурь 5-7 хэлэлцээ дээр ингэж зөрчигдөд байгаа тохиолдолд яах вэ гэдэг асуудлыг бол бид бүлгийн төлөөллүүдэд тавьсан байгаа. Ингээд ярилцлагыг хүргье. Тэгэхээр би бол энийг зөрчилгүй шийдэж болно гэж бодож байна. Яг хөө зүгээр өнгөцгөн харахад бол бас зөрчил шиг харагдаж байна л да. Гэхдээ би өчигдрийн ерөнхий сайдын мэдээллийг бол одоо 100% дэмжиж хүлээж авсан. Үнэхээр ард түмний хүсэн хүлээсэн. За нөгөөдөл чи одоо л нэг зөвшөлтсөд одоо л нэг төслүүдэд хөдөлгөндөө гэсэн энэ сайхан зүйлүүд хийж байна. Одоо энэ гэрээг улсын хурлаар одоо хуулийн дагуу одоо хилцхэн зүйтэй юм а гэсэн энэ шийдвэр байгаа. Тэгэхээр одоо бид бас бүлэг дээрээ ярилцсан. Ер нь энэ их улс орны хэмжээний том асуудал. Зүгээр нь 3 жилийн асуудал, 30 жилийн асуудал учраас бид бол бас улсын хурал дээрээ нэг ярилцах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Урд нь бид байр суурь илэрхийлэхэд бол энэ 5-7 Монгол улсын үндэсний эрхч нийцсэн. Нэгдүгээрт, хоёрдугаарт нь ард иргэдэд урд нь одоо хамтарсан засгийн газар барьж ажиллаж явах үедээ амлсан одоо тийм үү тодорхой хэмжээ шийдсэн асуудлаа үргэлжлүүлж дуусгах ёстой. Өөрөөр хэлэх юм бол тэр хүний хөрс сангаас олох ёстой 1072 хувьцааг амь оруулах тийм үү. Хувьцааныхаа үр ашиг үр өгөөжийг хүртдэг. Энэ бол асуудлыг давхар шийдэх ёстой гэдэг байр суурь хэвээрээ байгаа. Тооцоог их хурлаар хэлцээ гэдэг юм. Одоо тэгэл ярилцъя. Одоо бүлгүүд оролцсныг та бүхэн мэдж байгаа ярилцъя. Тарааж байгаа гэрээний төслийг харъя. Тийм. За 5-7 төсөл